Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бугуйч хийх дадлага хичээл үзье. Бидний өнөөдрийн хичээл гутлын нэг ширхэг үдээс товч хэрэг болно. Товч маань том бол 5-аас 6 ширхэг, жижиг бол 5-аас 10 ширхэг хэрэг болно. За, гутлын үдээснийхаа үзүүрийг хоёр үзүүрийн хооронд нь тэнцвүүлээд битүү байгаа талдаа гогцоо үүсгэн зангидээ. За, энэ зангидсан гогцоонд маань товч багтж авах ёстой учраас товчороо хэмжээ авъя. За, багтж байгаа учраас сүүлж эхлэе. Товчныхоо дээд хоёр нүхэнд нь үдээснийхаа нэг үзүүрийг, доод хоёр нүхэнд нь үдээснийхаа нөгөө үзүүрийг сүүлнэ. За, ингээд сүүлэхэд урдаасаа ингэж харагдана. Харин араасаа ингэж харагдана. За, дараагийн товчоо сүүлэхдээ эхний нүхэнд нь үдээсээ сүүлсний дараа хоорондох зайгийг тэнцвүүлж барьж үзнэ. Үдээс маань зэрэгцэж ахаар бодож барьна. Яагаад гэвэл хоёр дахь нүхэнд сүүлсний дараа товч маань хөдөлгөөнгүй тогтдог байгаа. За, ингээд дээд хоёр нүхэнд болон доод хоёр нүхэнд тус нь хоёр үзүүрийг сүүлсээр бүх товчнуудаа сүүлж дуусгана. Сүүлж явах явцдаа бугуйндаа хэмжээгээ аваад товчныхоо тоог тааруулнаа. За, ингээд сүүлээд дууссаны дараа үдээснийхаа үзүүрийг хооронд нь зангидна. За, 2 удаа зангилсны дараа үзүүрийг хайчилж авнаа. Хайчтай ажиллах, аюулгүй ажиллах дүрмээ санаарай. За, хайчилж байгаагаас бусад зүйлийг хайчны үзүүрээс хол байлгана. Мөн гараа ажиллахаас болгоомжлоорой. Хайчны үзүүрт хатгуулахаас мөн болгоомжлоорой. За, хэрвээ үдээсний маань үзүүр нь сэмэрдэг байх юм бол аав ээж, эмээ өвөө, ах эгчээрээ шүдэнд зочгоолт ашиглан төлөөлж сэмэрхээс хамгаалж болно. За, ингээд бугуйч маань бэлэн боллоо. Том хэмжээтэй товч ашиглавал бидний хэрэгжилж байгаа үдээс том л байна гэсэн үг. Хэрвээ жижиг товч хэрэгжилж байгаа бол жижигхэн нарийнхан үдээс буюу нарийн утсыг мөн хэрэгжилж болно. За, тэгэхээр товчийг ямар ч товч хэрэгжилж болно. Өөрийнхөө сонирхсан хөөрхөн хэлбэр, хэмжээ, өнгө загвартай товчийг хэрэглээрэй. За, ингээд өөртөө тохирсон хөөрхөн бугуйч хийх ажилд нь амжилт хүсье. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.